доошоогүй. За 15. Я цаасан битүүний урд өдөр буюу 2015 оны 2 сарын гарсан гал энэ цалхааных шит гэдэг телевизэр кабель интернетийн шүлжин гэдэг энэ бүх юм ингээд шатцсан. Ийм сонин байна л да. За доош 9 давхар. За ингэ 9 давхар гараад ирлээ. Ерхий байдал муу. Хөөсөн бацхан. Энэ гал гараад яаж байгаа байдал нь. Амар хот чадаагүй шүү дээ. Юм аагаад чи балиар анцгалтай. Одоо энийг юу дээр тавьчих. YouTube дээр. Ийм хариуцлагагүй болсон байна шүү дээ. Манай байлгынхан айгүй хариуцлагагүй. За доош 8 давхар. За 8 давхар. За гэрэл хааны шитрүүн харъя. Ахын ахгүй. Энд ямар үзүүл ямар шалгуураар энэ байрыг хүлээж ирсэн. Энэ бол 2015 он 14 оны 6 сард л ашиглалт орсон байсан шүү дээ. Хүмүүс 8 сар болж байгаа. Тэгээд бид нар ч одоо энэ байшинд амьдрах гал орж ирэл 4 сар болж байна. За доош 7 давхар. За 7 давхар юм байна. Энэ хайр таацсан заахгүй яах вэ? Юус ингээл. За энэ шит энэ бол яг нэг тасан мастер хийгээд цагаан сарын битүүний өмнө нэг янзсан болсон. Одоо энэ хараа ахын байхгүй таацсан. Энийг одоо тэгээ мэрэгслийн алт командах ямар дүрмтэй хийж одоо энэ байшин хүлээж авсан юм ойлгохгүй. Нэг юм л байшин байна да. Одоо ингээ юу хийх хараа. За одоо ингээ 7 давхарлаа. Орой. За 6 давхар. Ингээл яж. Ингээл хоолоо татах гад хунцар хоолоодоо хатирсан. 6 давхар. Энараа ахгүй энэ шит мэт бол байхгүй шүү дээ. Энэ бол арай гайгүй байна. За 5 давхарт яасан байна. Харъя. За 5 давхар нэрээ байна. За ингэж хэдүүлээ доош гонаа. Өглөөний одоо 5 цаг. 6 цагаас 6:30 хооронд л орсон гэснээр. За лефтэн цуулаа. За нэг давхарлаа буунаа. За энэ одоо энэ 5 амраага. 5 давхраас бууж байна. Энэ одоо Баянзүрх төвийн 12 дугаар хоронд байдаг Инэрл төвийн 24-ийн А-гийн 1-р утсанд гарсан галт төмрийн тухай ярьж байгаа шүү дээ. Энэ ямар учраас энэ мэрэгсний хэлбэр дээр яг тийм байх. Осны өдөр гараа.
Иймэрхүү барилга гаднаас нь харуулсан хаана гэдэг юм чинь оцтуудын юм шүү дээ. За тэр нь бол энэ бол ерөөсө гал гарсан орцсон. Дүү орцсон. Уул гараад ийм сайхан байр байгаа. Тэгээ дотроо ямар ч чанар байхгүй. Ямар өстой юм байр ашигтанд орсон бүү гэж. Тэгээ оройн гал команд ирсэн гэж байна. Ингээд гал команд нь ямар ч арга хэмжээ авчдаг гал шатад дуусчихад тэр гал мандахаа энийг ийм нэг уул нэг гоё байр байгаа юм да. Ямар ч чанар байхгүй. Энд дэ нийтээр гадар ямар үнэтэй гэж бодож байна. 2.5-аас 2.6 сая төгрөгийн үнэтэй тийм барилга шүү дээ. Та бүхэн харж байгаа. За тэр байгаа. За